Үлгэр эхэлж байхад энэ л улсын үзэмж хамт эхэлсэн мэт. Өнөд эхэлж байхад буурал нутгийн хаяа хамт эмжээрлэгдсэн мэт. Үлгэрийн юм шиг хөх үйлс, хөх зэрэглэн уусан байх, үргэлж тааваран нүүдэллэх нүүдэлчид, үргэлж тааваран орших Монгол ах вэ. Нүүж ирснээс хойш алтан гэрлэх басч гэж төвхнөө дамжжээ. Малчин ах вэ хөдөө нутгийн өдөр тутмын амьдрал ажил үйлд дасчил бай. Ганбаатар ахын цусч вэ энэ хүндий өглөөрөөдөө сэрүүн үйл гарвал хуйсганчих гээд байдаг талтай. Гэтэл зуны дунд сар шавтраагүй байхад мөндөр бууж энэ тойрны малчтад өвлийн бэлтгэл ажлыг сануулах шиг. Тиймээс малд тарга твэрэг ахуулах, нутаг бэлчээр сольж, газрын гарцыг дагаж мал хууга оторлох ажил өрнөж эхлэв. Отор нүүдлийг нэг өдөр шийдчихгүй. Саяст амар мөндөр орлоо. Нэраа. Энэ хэрвээ удаан орсон бол энэ хонь маань осгоно. Хургаа ялгаж хит хончоол хонь өхрөө авч хойшоо хөх даваагаад хэд хоног оторт яваал. Тэгэл баг ирж итл намрын ажил болох юм. Тэгтээ хөдөөний ажил ёстой барагддаггүй юм байна уу? Бид ирээд одоо яг сар гарan болох гэж байна. Сар болох гэж байна. Тэгээд ирээл 7 хоноод байж итл наадмын ажил руу ороо. Галууц сумын 100 жилийн нээлтийн арга хэмжээг найруулах санал ирээд тэгэл юу юугүй наадам руугаа ороод одоо дөнгөж ирээд л байж итл ингээл амар мөндөр орчлоо шүү дээ. Хангаад ер нь амар хурдан эрт намар болд юм байна. Эрт хүүтэрдэг юм байна. Сая 100 бид идэг эрхт чинь л сэрэх хүмүүс шүү дээ. За цаатлаар нь илүүгээрийн цаатлаар жах авч. Аав хөө ус бити туучаарай за. Намрын бэлтгэл гэж итэлтэй байдаг. Хүүхдүүд хичээл сургуультай орох болох юм байна. 3 хүүхдээ аваад, эхнэрээ аваад хөдөө гараад ирсэн. Гэхдээ бол сансныг бодвол ер нь бол чанга бай нуугаад яах вэ? Гэхдээ давна штэ. Монгол юм чин дараа дасгах уу? Гэхдээ хүүхдүүд маань ч гэсэн шал андаа олж байна. Гадаа гарч ирээд бидэдээ ер нь уушиг шоконд орсон бох уу? Ирээд юу вэ? Ер нь өмнө дандаа улсын баяр наадамд ороод нээлтэнд ороод хүмүүсийг баярлуулж ирснээс өөрсдөө ерөөсөө баярлж байгаагүй юм байна бодоодсэн чи. Энэ жил галууц сумынхаа түүхт 80 жилийн ог 100 жилийн ог өөрсдөө найруулад дунд нь ороод бас хүмүүсийг баярлуулад өөрсдөө баярлаад гэр бүлэрээ стадион тойроод бас хоошур үдээд явж байхад бол сайхан сэтгэл төрчлээ. Дараа жил харин бүр сайхан наадна. Хөгүүдийн хайл нэг нь
хурдан морин дээр хурдан морин оноолно. Тэгээ бодсон ажил их шүү. Тэр болтол манай хүүхдүүд бас нилээн айтайхан хургашгинд яваад айгу малын дөртөө болчих واخ. Гэхдээ одоо хүүхдүүдээ маш сайн л морин оноолж яваалмаар. Ерөөсөө зав болж өгөхгүй байгаад. Одоо энэ шиг оторч яваал тиймэрхүү юм сайн цаг зав гаргая. Би унган хотыг хотод төрсөн. Ер нь бол багада хөдөө баг явж үзээгүй. Тэгээ сүүлийн хэдэн жилүүдэд л яг энэ Баянгор аймагт цагаан цохоттой ирж зунжангаа амардаг болсон. Тэгээ одоо энд болохоор бүр ингээд нөгөө анх удаа ирсэн болоод ч тэр бүр ингээд тасчаад байгаа шүү дээ. Нутагтаа ирж байгаа юм шиг санагдаад. Яг хоо мэдээж айгүй их нөгөө сэтгэл зүйн бэлтгэлтэй гарч ирсэн. За яах бол чадах болов одоо хотын хүн штэ би ч одоо өвнээ цааж үзээгүй бурхан минь одоо юу болдог бол гэж бодоод исэн чинь яг хоо өвнээ саагаад үзсэн гар айгүй их чилээ. Гэхдээ намайг айгүй эвлэгхэн байна гэдэг жийсэн. Ер нь тэгээд Монгол хүн л болохоор нөгөө цуснд нь байд юм шиг байгаа. Илүү байгальтайгаа ойрхон байгаад ингээд айгүй хурдан л тасах юм шиг байна. Гэтэ шантрах зүйлүүд бас гарч ийнөө. Одоо би чинь 3 хүүтэй тэгээд одоо гэртээ бол яг ганц эмэгтэй нь болохоор бас жоохон ажил хийсчихэн шүү гэж. 10 минутын дотор баг жилийн 4 улирлыг л үзчихлээ. Баг энийг Монголд л ганцхан үзэж болох шууд өвөл болоод хавар болоод зам болоод араас 8 нар гараад дахиж бороо ороод одоо арай гайгүй цэлмэл бич. Дотор нүүдэл хийн. Би чинь болохоор яг үндэ ингээл мэдхгүй л байгаа. За одоо эн чинь юу лээ? Эн чинь яадаг үлээ гэл ингээл асуус хийгээл явж байгаа. Тэгээ жилийн дараа бол эн чинь штэ гэж заах хэмжээний болчих واخ гэж л бодоод байгаа штэ. Тэгээ миний энд гарч ирсэн бас нэг одоо ингээд зориглсон юм маань болохоор одоо энийг мэдхгүй байгаа зүйлээ мэдэж авах. Тэгээ дээрэс нь одоо 3 хүүтэй ч юм уу өөрөө дээлээ оёод өгмөр байна. Өөрөө цагаа эдэгээ боловсруулад сурчмаар байна гэдэг юм уу. Тэгээд маш олон зүйл дээр өөртөө тийм ахиц дэвшил гаргана гэж бодож зорж ирсэн. Тэгэл одоо шантрах зүйл байсан ч шантрахгүй гүрцэтгээл гарнаа гэж бодоол үйж штт. Өвөл төрн 12 сард. Тэгээ өвөл болохоор илүү би одоо өвөл төрөхдөө бүр үнэхээр баяртай байгаа шүү дээ. Яг тэгвэл нөө хотод байвал амар утаатай ингээл гарч орж болохгүй юу аягүй хэцүү дээ шүү дээ. Энд болохоор аягүй гоё агаартай. Одоо хүртэл ингээд жирэмсний хугацаанд маань гоё эрүүл боожилтанд маань аягүй гоё нөлөөлж байгаа гэж бодож байгаа. Хөдөө бол ер нь маш олон давуу талтай маа. Айл хотлороо хилэлцэн байж байгаль цагуураа зохируулан өдөр судар харж товлно. Отрын нүүдлийн бэлтгэл болгож унлын морь нэмж барьлаа. Ахуй байгальдаан ирж нүүдэлчин аж төрхөн ёсоо суралцж байгаа алтан гэрэл 3 хүүгээ дагуулan хот айлын залуусаараа маргааш оттор хийхээр хөдлөнө. Номоо маань хөл хүнд учир энэ удаад гэртээ үлдэх. Түүнээс өмнө хүүхдүүдээ морин сургана. 3 хүн анх удаа моринж холын замд дөрөө жиих гэж буй тул санаа нь жилээтэй л байх шиг. Гэхдээ л зорж санж ирсэн зорилго нь өдөр өдрөөр ахиж буй.
отор хийх өглөө. Отрын гэрээ ачаалж хүнс бэлтгэл хангаж айл хотлороо цуглжээ. Энэ хотелын залуус хөх даваа өөд отор хийж хэд хонох бол Ганбаатрах ачхүү сүлдээтэйгээ үхрийн эрэлд мортохоор болжээ. Монголчуудын мал маллгааны хамгийн гол нь бэлчээрийг сонгон малаа хэвээрлүүлэх асуудал байдаг. Жилийн 4 улиралд мал сүргийг нүүдлийн аргаар өсгөн үржүүлэхэд мал тарг хүч авах, мөн зударч ядрах 2 үеийг дамжив. Монголчуудын нүүдлийн талаар хийсэн судалгаанаас үзэхэд мал сүрэгт өвс тэжээл дутагдах, зун нь урсгал ус, өвлөн цас ундгүй болох, бэлчээрийн ургамлын шимт чанар мал сүрэгт таарахгүй болох, орин дулаан сэрэн хүүтнийг харгалзах, мал хужирлах зэрэг нь нутаг сэлгэхтэй холбоотой. Та одоо өхрөө ачаад одоо итгэж тэгээд явгахтайгаар давна 10-15 хоног хэдэн малаа нэг ногооны сайханд нэг хэд хоног хотлоод ирий. Би цаашаа наадгцсан хэд өхрөд яваад цаанаас нь хүрээж ирнэ. Тэгээ нэг 2 хоног явах бах. Тэгээ та хэдэгчээ тэгээд малаа сай адуулаад той том өхөр дээр хэцэн дээр баг. Хоёр том өхөр дээр энэ хар өхөр дөмбөө зүбэ жижиг тэр юм хэцэн дээр баг. Тэгвэл дараа юу. Тий хар өхрийн хазуу ань шиг ингээд нарийнхан тогсоод наа өргөн эсгэгээр тогсчих. Тий дашаа юуг нь ичсэн. Тий богтны зад руу гайг баг. Насаас хонгийн гайг баг. Давааныхаа зад руу аягнуудаа юунуудаа эдэн тэнцүү ачаагаа сайн тэнцүүлэхгүй юурээс өхрөө ачаа гэдэг чинь ер нь жоохоо юмар л тэнцүүрээ алддаг гэж шүү. За энэ хоёр болж ил байна. Иймэрхүү юм нэг хар өхөр дээр ач тийм ээ. Тэрийг яамаар байна. Тийм мөчлөл хар өхөр дээр салхааргүй яачих цаа чи. Бүлэгжээж мэдхий шиг байна шүү. Тий. Хоёр бас нэг 2 хоног явах уу? Тэгээ нэг 2 хоног явах бах. Тэгээ та хэдэгчээ тэгээд малаа за адуулаад. Хоёр том өхөр дээр хэцэн дээр баг. Хоёр том өхөр дээр энэ хар өхөр дөмбөө зүбэ жижиг тэр юм хэцэн дээр баг. Тэгвэл дараа юу. Тий хар өхрийн хазуу ань шиг ингээд нарийнхан тогсоод наа өргөн эсгэгээр тогсчих. Тий дашаа юуг нь ичсэн. Тий богтны зад руу гайг баг. Насаас хонгийн гайг баг. Аяг ах юм уу? Давааныхаа зад руу аягнуудаа юунуудаа эдэн тэнцүү ачаагаа сайн тэнцүүлэхгүй юурээс өхрөө ачаа гэдэг чинь ер нь жоохоо юмар л тэнцүүрээ алддаг гэж шүү. За энэ хоёр болж ил байна. Иймэрхүү юм нэг хар өхөр дээр тийм ээ. Тэрийг яамаар байна. Тийм мөчлөл. Зөө. За хей манасаа юуга догшоон гол нэг шиг. Догшацгаа бол ерөөсөө тэгээд ачаа яана гэж явахгүй. Догшин хазгаавд ачаад их шиг байна гэж ерөөсөө байхгүй. Чөтрлөг хойлох юм зөндөө хазгаа байна. Зад дээр нь төгссөн болов. Буруу тийш жоохон байна үгүй юу? Тэг жоохон буруу тийш байх шиг байна. Тэг жоохон авчих. Чүү зүгээр татаад авчих. Зад дээр нь баг өгсөн болов. За. За ямар нааш жихөхөд одоо. Энд ягаад арих вэ? Зүтэй. Я. Та. Нэг хүтэргэнд яадаг энэ л да тийм ээ. Уулахтай харгээд тэнгис гарч байгаа шиг л юм байна шүү дээ. Адаас цот. Тагнасаа даших ихрахад димийт олмаа чангалдаг. Ангитаа. Одоо за одоо тэгээд ингэж
ингээд харах хэрэгтэй. Аав энэ хэн хараг барьж. Хайлаа барьчих юм уу? Хамар сайтай юм тийм ээ. Харин том төлөвөйт орж ийн үү? Тэр юу юм? Надад тавьчих. Тэнд чиг дэх юм байна. Тавьчих. Тэгээ нэгэн байна уу ямар байна? Ай, гойхтол ч. Гадал. Бахиж явуулч. Оо. Тэг ажиход тийм ээ. Адад нөх юм чинь. Адад жиход. Тэгээд хэн дээрээс нь дайвар 50 штэ энэ хоёр дор. Энэ дэр нь аргал наад хоёр шудатай гэж тавих. Энэ нэг юмгүй юм гарах гэдэг. Энэ хаалгач нь доороо тэм байхгүй шүү ачи болох гэдэг. Жохон учраас тэнгүү хаалгач ингээл дамналдаад ингээд байдаг. Нэг тийм юм болох гэдэг. Дахиад нэг шууданд юу хиймээр байныг бол аргал хиймээр байна. Энийг яа. Энийг өштэй. Энэ гавтгай юм дараа хандараа энэ хоёрыг давхар тэгж байгаа заа юу. Хандараа давхар тэгж байгаа. Тэгээд тэнгээ гавтгаад дээр нь юм даа. Тэгээд хаалгаа шиг гэх юм байна. За манай хоёр сайн яваарай. Нэг. Отрын гэрээ үхэрт тэгнэ. Монголчуудын хөсөг тээвэр хэдэн янз. Монгол орны өмнөд төв хэсгээр тэмээнд нуруу очих дэлгэрсэн байдаг. Дорнод талд тэмээнд тэрэг хөллөх, хойд хэсгээр тэрэгэнд үхэр хөллөх зэрэг нутаг онцлогтой. Үхэр тэрэгэнд уулаг, тудраг, шоохой, сур даруулга, хөмөлдрөх зэрэг тоног хэрэгсэл ордог. Үхрийг тэрэгэнд шоохойгоо эсвэл шоохойгүй буулгаар хөлөгдөг. Энэ нь тэг ачааны хүнд хөнгөн явах замын хол ойртой холбоотой ажээ. Энэ удаад тэргийг үл хөллөн. Өндөр даваа өдөгсөж, уруудах учраар тэрэг хөллөх боломжгүй. Тиймээс ажиллагыг үхэртэй тэнцвүүлэн тэгнэ. Энэ хүндэд үхрийг ачлаг ундаг хэрэглэх нь төөрсөн бөгөөд малчин батнасан үхэр тэрэг энэ тойрондоо хөллөж байна. Энэ гурваа яхад 50-аад шууд дуугаал авчих юм шүү дээ. Алзах энийг өртөж. Надад чи яасан. Гү энийг зүгээр юу яцсан бэ? Ингээд энийг дэрийгээ өсөж өчүүлчих тий. Тэгээ маа энийг шоргоолго руу ийгээд энийг илүү өрлөө гэдэг маа. Ингээд байж юм. Тэр надтай тэр морь аваад сурч юу заагаад. Миний хоёр хөө жанжаа газ хүрээд ирдэ. За тэгвэл хөдлөх үү. Тэгээ бөөгнүүдээ Айгуу яриад
Хамартай. Барь ярьж чад. Нэр өөрөө барьтай ярьж лээсэн. Хаашаа гоо? Уул руу орох уу? Энэ уул руу юу? Одоо тэр он дээр таав шүү дээ. Ава одоо тийшээ явж байна. Тэр хоёр олны ингээ гол хонхорхоо харж байгаа. Тэр жаан гэж байгаа байхгүй. Тэр яг хонхорхоогоор нэрээ. Гомч гад юм шиг. Яа. Бэрээ минь ялаа малаа байна шүү дээ. Миний сайн ойрхон байр. Ойрхон ирсэн юм шүү дээ. Дөрөв хараа. Бүр ингэ дотор нь хийж ерөөсөө болохгүй заяа. Дандаа ийм дөрөв. За. Ойрхон байраа гэж юу? Суллаад хараач. Би өөрөө явах юм уу? Алзаах төрөлтөлч юу? Ийн хөхд аваад оттор нүүдэл хөдөллөө. Номоо маань цацал өргөн үлдлээ. Монголчууд үр хүүхдээ багаас нь малд нүдтэй болохын тулд ажлыг их баг гэж ялгалгүйгээр хийлгэж өсгдөг бөгөөд малч ухааныг өдөр тутамд нь сургаж ирсэн ард түмэн. Аргал төв, амны ус төхүүлэх, хург хариулах, мал хаших зэрэг ажил үйлд гүйж байсан манай гурав өнөөдөр аавтайгаа хамт адуучин залуустай цуг отторт гарах нэ. Мал мадалгаа бол бэлчээр нутаг сонгох, малын ашиг шин боловсруулах, үржүүлэн өсгөх, өвчин эмгэггийг ангаах зэрэг олон талын арга туршлага, ажиллагаа мэдлэг шаардсан ажил. Олон үеийн турш нүүдлийн мал аж ахуйг эрхлэх арга ажиллагаа хөрөмтлөгцөөр ирсэн. Малчид бэлчээрийг улиралд хувааж, жилийн туршид ашигладаг онцлогтой. Малчдын нутаг сэлгэх нь бэлчээрийг сэргээх аргуудын нэг. Гангачиг хариг өвлийн цагт бэлчээрийн өвс усны соргогийг хөөн нутаглах отрын аргыг улирал тус бүрээр авч үзвэл хаврын улиралд сувэ малыг ялган нялх ногоонд цатгах, зун нь малдаа тарга твэрг ахуулах, намар нь өөхөн тарганы ногоон сүлхөө, өвөл цас зуд турхнаас хамгаалах зэрэг зорилгоор оттор нүүдэл хийдэг аж. Отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нь нутагт дасгах, таргалуулах гэсэн аргууд хэрэгэлдэг. Ус, хужир, өвс, мараа, сүл зэрэг тэгш нутгийг шилэн сонгож, малаа таргалуулах нь малд хур хүчтэй болоход тустай ажээ.
Өх давааны ар бил. Отор нүүдлийн эхний буудал. Гэр бараагаан буулгаж унд цайгаан бэлтгэн. Малч тогтож өдрийн талд морин дээр явсан малчад биеийн чилээг гаргана. Их нүүдлийн дараа нэг л тогтун. Ёстой л малчин хүний болоод хөдөөгийн амар амгалан гэдэг энэ гэлтэй. Ёстой өндөр даваа шүү дээ. Өндөр доо. Жанжаа ерөөсөө хаашгаа ингээ гидигээ яа гэдэг. Урагшаага гэж би бууя. Бууя. Манай хөвгөцтэй янз юм болж ирсэн тийм ээ. Нэг хөө дажгүй юу? Дайчгүй Энэ хүүч одоо нүүдлийн шүл үзээд тэ морь унаад ямар байна? Гоё юм аа. Батрын нөтл ямар байна? Гоё юм. Гоё. Энд ястаа галрын гарц сайхан биш үү? Сайхан. Батрын чи одоо энэ харахтууд энэ чинь хөх таваа гэдэг юм. Хөх таваа гэдэг. тийм. Хөтөө. Энэ шиг одоо ингээд арангаан тамирлуу. Ямантлыг тоглох нь. Тэгээ цаашаа хонтон. Оо. Одоо чи надад Хэдүүлээ бага битэн тагаад үгүй. хэд хоног доторлох Үгүй нэг үгүй. 14. Ер нь Батарт явахдаа нэг 14 хоног л дунджаар. Тийм нэг дундчаа юм. Ингээд Мал сайхан тогтоод байвал тэгэл байгаал. Тийм мал сайхан. За хэдүүлээ тэгвэл гэрээ барьчих сайхан цайлах уу? Тэгээ. За мөн босоор. Гэрээ барьчих. За манай дүүнэр нөгөө 3 өхрөө нааш нойртолчих. Энэ гавтаа дэрчих уу? Дээшээ явах юм дээ. Энэ тэгвэл эдлэнч биш үү те? Нүгээрээ жаахан авах юм те? Манайхаа цай болчлоо, цаагаа уугаарай. За яарад байгаа хүмүүс ихлэ цай. Хүч те. Очилчлоо. Боо тэр чихний явуулцгаахгүй. Татууган боо. Морог тэр тийм цаа. За дүүнрээ нэг нь хонио дараад ирэх. Тэгвэл хонь за давлааш.
Одоо миний хөө яг 5 цаг гэдэг тавьчих уу. Хэцүү шүү дээ. Зунд энэ нутаг зуух нарнаг орж, зулаан гэрэлтэх хөрсийнх нь үлмэд бөмбөрч, 100 насалсан хөгшдийн өрийн зөөлөлж байдаг юм. Цаг цагт бөхөлзөх цагаан дэрсэн, цал буурал ээжийг минь шивээлж байдаг юм. Цан хүүрэг савсуулах их уулсан цаанаа нөмөртэй аав минь нөмөрлөж байдгийг санахаар алдаадж хэмжигдэхээргүй ар өвөр хөндөй, амсаадл шимтгэхэр аршаан булаг, аашилсан ч аргададаг хархан нүдэн, андалхад үнэнч нөхөд аргагүй миний их орных гэж бодох. Цааш хөдлөх өглөө аргамжаатай агт руугаа алхсан аагтай хээрийн цайтай нэгэн өглөө. Өвгүүд хээр хонж үдсэн ихний өглөө. Тэдний бодол хийгээд сэтгэх үед юу тусч байгааг үл мэдэвч хөдөө нутаг хөхрөгч хөндийн анир хийгээд үнэр анхлам юу ансханд нь шингэж байгаа гэж итгэнэ. Оожоо бай гэж өрхөн хонгор салхин үлээдэг, уйхан бай гэж уйхан замб твийн наран дуун игшгэлдэг юм шиг бөхшгүй галын дэргэд бүхэл түүхийг бичсэн бүтэн заяаг тэгшилж бүрэн судрыг хэлгсэн товчоо юутай эгэлгүй эсгий туурхтны нутаг ижилгүй байгальд нь нүдэм бэлчээвч гүйцхэргүй юм. Энэ л их орн минь. Хөх өвгдийн нутаг хөх давааны бэлд хөхдөл дүрлцээр байна. Алтан гэрлийн маань 3 хүү хүлгийн нуруун дээр тэнцэж хөх давааны нүүдлийг хот айлын ах нартайгаа хийлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.